Дархан United гэх юм бол хасын үлгүүтээ бас л их ойрхон тоглолтыг хийж 106-97-гийн харьцаатай хожигдсон. За ингээд тоглолт эхэлсэн. Тоглолтын эхний товцгоо Дархан United багаас ирнэ. Дарна. Ариун болтын ананд дундаас Экватор дахин нэг боломжийг үүсгээд Майк Уильямсын тоглолтын эхний 2 оног авч байгаа юм байна. Дүлгөөн бөмбөгдслээд урагшилсан. Дүлгөөн 2 оноо авч байна. Майк Уильямсын хоолын шийдэл тоногчтой болсон. За шугам гიშгсэн гэж. Сумьяацрын ямар гоё дамжуулт вэ? Bryce Johnson. За дэлгэр нямын эсрэг яаж хаж тоглохыг хамтдаа харъя да. Дэлгэр нэм хөдөлтгүй. Гэхдээ баруун Сумьяацр өөрөө дараад явсан. Самбарцсан товтлох оновчтой болсон. Дархан Ананд ямар гоё товтлогоо вэ? Хоёр хамгаалагчийг ажилгүй болгоод их жижигхэн зайлуу яваад орсон доо. Дэлгэр ням дундын шидэлт оновчтой болсон. Ямар хүнд байдлаас шидэлтээ оновчтой. Дэлгэр ням Содон Жамсын эсрэг өөрөө дараад явсан. Энэ товтлогоонуудыг хамгаалахад тунчиг хитэрч авахын эсрэг бөмбөгөө алдах төгсөн. Дэлгэр ням ямар гоё иргэцэн бэ? Өөр дээрээ бөмбөгөө их л удаацсан да. Мөх цолбоо. Илүү нэг дамжуулалт бэлгүүн баярыг олж харсан. Оюутны лигт бол үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлдэг байсан. Отхон нарийн дулаг мөх цолбоо идэрж авсан. Хоолын шидэлт оновчтой. Заслаа авсан. Энэ удаад Балжин ямыг олоод дамжуултыг өгсөн. Хараатай байна да мөх цолбоогийн хувьд. Ингээд Антнелсон ямар гоё дамжуултыг өгчихсэн бэ? Балжин юм багийн эсрэг 10 оноо 7 самбартай тоглолтыг дуусгасан. Хоолын шидэлт оновчтой болсон. Энэ багт маш том мотивацийг төгж байна. Майк Уильямс, Bryce Johnson эсрэг дараад орсон. Hand off дээрээс Ахмад Гилберт, Майк Уильямс маш гоё олж хараад. Балжин юм зайгараад ирсэндээ Майк Уильямсын хариуг барьсан. Баруун зүүн 45 дээрээс л буудалцаад 28-22 6 онооны зэрэг. Энэ тайран Дархан United-ийн хамгаалалт хаана хэрхэн ажиллаж байна. Тулга ямар гоё шидэлтэй. Завсралгын яраас Дархан төгөлдөр Антнелсон ямар гоё аргалцсан бэ? Зүүн талдаа нэг сэлэг бодонс. Майк Уильямс шиддэг зэг нь хоолын шидэлт оновчтой болсон. Майк Уильямс өнөөдөр онцгой байгаа мэнэ. Доош унгаж байгаа. Дэргээд Bryce Johnson голоод өгсөн доо. Bryce Johnson-гийн товтлогоо оновчтой болсон. Явчихсан ийм тоглогчлоо. Харин болтын Анандын шидэлт алдаатай ч байж болохоор шидэлт байлаа. Ахмад Гилберт гитараа тоглож эхлэх шаардлагатай байна. Шидэлт нь эр болуулсан. Гэхдээ Майк Уильямс өнөөдрийн тоглолтод ч гэсэн Ахмад оноо авч амжаагүй яваа. Ахмад Гилбертийн 2 оноо нэмээд алдаа салгасан. Одоо дахиад шидсэн шидэлт оновчгүй. Хурдан товтлоонд Bryce Johnson хүчтэй төгсгөлөөр багийнхаа 38 дахь оног авсан. Одгэрлийн тулгын хараатай дамжуулалтаар Bryce Johnson. За тэгээд товтлооны орлого хин маш олон байна. Ариун болтын цолбоо Bryce Johnson зогсоох тоглогч байна уу? Товтлогоо алдсан өөрөө дахныг боломжийг үүсгээд энэ тоглолт харууллаа. Майк Уильямс дундаас Уильямсын шидэлтүүд өнөөдөр их олон удаа дутж байна. Экваторын удаа тоглогч бол челленжээ үлдээж байгаа юм байна. Балжин ям доор атгуулсан Ахмад Гилбертийг ар нурундаа игээд. За тэгээд 44-өөс 17 гэж довтолж байгаа. Ахмад Гилбертийн дамжуулалтаар дэлгэр ням товтлогоо оновчтой болгож нэмээд аль үзүүлэлтээс харахад ихийн тэнцүү тоглолт үргэлжилж байна. Идэрч авахлан хоолын шидэлттэй оновчтой болгосон. 3 секундын хугацаа үлдсэн. Ананд шидэлтэн дээрээс дамжуулалтаа гаргаж өгсөн. Дэлгэр ням маш чухал 3 оног багтаа авчирч гарч ирсэн. Антнелсон өөрөө дараад явсан. Самбартаа довтлсон довтлогоо оновчтой 52-50 буюу Ананд 2 хамгаалагчийн эсрэг Ахмад Гилберт дахиж нэг боломжийг үүсгэсэн довтлогоо оновчтой. Дэлгэр Ботос багаас дахиад нэг алдаа гаргах юм бол тоглолтыг чөлөөлөхөр очлоо. Дашочрын гүйлт ямар гоё юм бэ?
нүүрний шугам дагаад гүйцэтгэв. Содон жамсын эсрэг шахаж болоод байгаа. Наран гэрлийн Батбаярын холын шидэлт байндаа тусч байна. Сэргэлэнбаатар Батбаяр зай гарцсан шүү. Ийм зай өгж болохгүй. Ако онооны тэргүүлд аваад ирлээд Антнаас даш очир хариуг нь барих гэсэн дордлого оновчтой болсон. Явж байгаа боловч бөмбөгөө алдсан эргээд Дархан Юнайтедийн довтлогоо Сумья Базар Дархан Юнайтед хоёр хамгаалагчийг дохиод аргалцсан. Догтлон мөчөд бол зөв шийдвэр гаргана гэдэг их хэцүү энд Экватор маш хэцүү байдлаас 2 төгөлдөр Ант Нелсны эсрэг хамгаалаад алдаа гаргахыг хүссэнгүй. Нелсны эсрэг нөгөө авлаа. Экватор өөрөө довтлохыг илүүд үзсэн. Дөлгөөн мөнгөний сул байлаа. Гэхдээ оноо хоёр өөрөө дараад явсан. Энэ мөнгө цолбоогоос алдаа салгаж дүнсэн. Амжилттай болох юм бол Сэлэг Бодосын шинэлэг оноор тоглогч Jay Scrab ирэх боломжтой. Ситуацийн төгөлдөр Ант Нелсон довтлоонд 10 секунд анан зай өгцөн дөө. Ант Нелсны дундын шидэлт 3 тойроод оноо олж байна. 74 мал Гилберт шууд арайд явсан. Ариун болтын ананд довтлогоо олвчтой нэмээд алдаа салгасан. Бүтэн талбайд нь шахаж байгаа Bryce Johnson-ы гарт бөмбөгийг 3 секунд Johnson өөрөө дуусгах гэсэн шидэлтэй алдсан. 2 дахь боломжийн төлөө Экватын дүлгөөн Ахмад Гилберт нар самбарын тэмцэлд хүчтэй байж од гэрлийн тулга нэмсэн довтлогоо алдсан. Ингээд үзэгчтэй Сэлэг Бодонс улирлын 8 дахь ялалтаа байгуулж байна.